Улсын төвийн эмнэлгийн хашаанд улсын төсвийн 600 сая төгрөгөөр автомашины автомат давхар зогсоолыг 2020 онд угсарч хүлээлгэж өгсөн. За гэвч тус автозогсоолыг ажилуулах боломжгүй гэх шалтгаанаар хураажээ. Тухайн автомашины зогсоол байсан хэсэгт бол томоохон зогсоол барих үүднээс бол энэхүү зогсоолыг бол хураасан. За гэтэл өнөөдөр бол яг 1-р эмнэлгийн хашаанд бол энэхүү автомашины автомат зогсоолын дээвэр хэсэг нь хагарсан. За зарим хэсэг нь бол ингээд бүгдийг салгаж хураасан ийм дүр зурагтай байна. Автомашины автомат зогсоолыг 2020 онд нийслэлийн замын хөгжлийн газрын захиалгаар Meta Hiko компани байгуулжээ. Гэвч ард иргэдийн татварын мөнгөөр байгуулсан тухайн зогсоол нь нар салхи, бороонд илэгдсэн хариуцах эзэнгүй болоод удаж байна. Тухайн үед улсын 1-р төв эмнэлгийн зогсоолыг ажилуулахад ямар асуудал тулгарсан талаар 2024 онд дараах тайлбарыг өгч байсан юм. Аль конопон дээр дарахаар мишин ор зогсоод аль конопон дээр дарахаар энэ иргэхийн энэ тог ирсэн ч юм уу ирээгүй ч юм уу уул нь бол ирсэн гэж миний хувьд хараад байгаа. Эднийх барьсан компани 1 сар шахуу энийг туршилтаар энд ажиллуулж ирсэн. Тэгэл тэрнээс хойш ямар нэгэн юм байхгүй. Цаашид энэ байгууламжийг хэн хариуцах нь тодорхойгүй. Хотын дарга Нямбаатарын зүгээс 1 сарын өмнө тухайн автомат зогсоолыг өөр байршилд байрлуулж ажилуулна хэмээн улсын 1-р төв эмнэлгийн удирдлагуудад мэдэгджээ. Гэсэн ч өнөөдрийг хүртэл шийдэлгүй байна. Харин зогсоолын хүртээмжгүй энэ үед иргэд эмнэлгээр үйлчлүүлэхдээ өглөө 5 цагт ирдэг, эргээд зогсоолоос гарч чадахгүй нөхцөл байдал үүсдэг тул зарим тохиолдолд автомашинаа орхиод явдаг гэлээ. Өөр бүтээлтэй юм хийхгүй, насны юм хийчихгүй, 1-2 удаа ингээ хүний нэр юм хийсэн дөрүүдүүлээд тэгэлээс мөнгөн дээр ажиллаад аваад хайчихжээ штэ. Бараг сар гаранд хүн захиж яа нэгээд өглөө ороод бараг шүн дунд болгож ирээл тэгэл машинаа зогсоож байгаа штэ. Тэгээд нэг гараад юм хөөцлөхөө явахаар эргээд зогсоод байхгүй. Орчлох юм чинь тэгээд эндээ унтаж хонжинжэл гэж штэ. Энэ гол хавар нь байж байгаа нэг машин тэрэг гарвал нэг ингээд нэг орчиж байгаа. Тэгэхгүй тэгээд зогсоол олдохгүй. Тэгээд эмнэлгээр чи явсан байхгүй зогсоол хайж машинтайгаа найз цаашаа болж итэл тэгэл дарч чадах хэрэгсэн. Тэгээд нэгэнт бүтээн байгуулсан юм авдээд явахаар чи ямар хэрэг авах вэ? Тэр чи нөгөө татвар төлөгчдийн мөнгөөр тоглож ил байна гэсэн үг л дээ. Тэгээд зогсоолгүй болох юу юм бэ? Шанхал юм байна. Үзүүлж хараалхад. Тэгээд үзүүлж хараалцаад орж чадахгүй тэгэл ингээл зогсч л байна. Улсын 1-р төв эмнэлгээр өдөрт 3000 гаруй хүн үйлчлүүлдэг. Үүний хэрээр автомашины зогсоолын хэрэгцээ нэрэлттэй байдаг юм. Тэгвэл энэ шаардлагатай энэ үед тухайн авто зогсоолыг ашиглах нь зүйтэй гэж үзэж байна. Харин улсын 1-р төв эмнэлэг нь тухайн зогсоолыг ажилуулах мэргэжилтэн байхгүй. Мөн тусгайлан мэргэжилтэн бэлтгэж ажилуулахаас татгалзжээ. Судлаад үзэхлээр ямар байдлаар болоод яг энэ дээр бол ажилуулах хүн хүчин байхгүй байна вэ гэхлээр мэдээж зогсоолыг ажилуулахад энэ дээр нэг хүн цалинжуулж таарна. Тухайн салин байгаад гэтэл зөвхөн давхар зогсоол дээр байгаад 8 машин дээр байгаа олсон орлого зөрүүлээд нөгөө тэн дээр ажиллах хүнийхэн хүүхдийн салин зардлыг нөхгүй байна гэдэг ч юм те. Ийм байдлаас болоод ерөнхийдөө бол зогсоол нь бол ашиглалтыг бол менежментийн хувьд авч явах боломжгүй гэдэг байдлаар бол барьсан байна. Ямар нэгэн бүтээн байгуулалт хийж байгаа бол төлөвлөлт гаргах, мөн үр дүнгийн талаар судалгаа хийх шаардлагатай байдаг. Мөн цаашлаад барилга байгууламжийн арчлалт зэргийг хэн хариуцах нь нэн чухал. Гэвч төрийн байгууллагуудын уялдаа холбоогүй ойлгомжгүй төлөвлөгөөгүй тооцоололгүй ажил хийсний уршгаар 600 сая төгрөг салхинд хийслээ. Тэгвэл энэ авто зогсоолд зарцуулсан 600 сая төгрөгөөр олон хүний амнаас эрүүл мэнд хохирдог гэрлэн тохиогүй авто замд 3 гэрлэн тохиог суйрлуулах боломж байлаа. Гэтэл төлөвлөгөөгүй тооцоололгүй ажлаас болж бусдын өөр нэг боломжийг бид хулгайлсаар байгаа юм а.